Red King-ийг ялж хүчийг нь өөртөө авлаа. Crystal Core дотор нүлдсэн муу сүнс нь түүнийг идэх гэж оролцсон ч тэр сэтгэлийн хүчээрээ түүнийг дарж ялж чаддаг. Хэцүү үед тэр ялагддаггүй. Түүний нүүрэнд аимшигтай инээмсэглэл гарч тодров. Сүүдэр нь биеэс нь айжмаар алга болов. Ахтайгаа дахин уулзсандаа баяртай байлаа. Сүүчэн удирдагчдад талархаж Red King-ийг ялах хүртэл тисэж байсанд нь баярлаа гэж бүгдэнд нь хэлнэ. Гэвч сүүдэр алга болсны дараа мутац болсон хулгунууд бүгд түүнийг ширтэж эхлэв. Одоо тэд шинэ аюул ирснийг мэдээд дайрах гэж байсан юм. Та нү анхаараарай гэж анхааруулв. Гэхдээ шүүчэн айсангүй тэр баг зэрэг толгоогоо эргүүлж нүдэрээ зайлцгаа гэж ширтэв. Хулгунууд шууд зогсов. Түүний аимшигтай харцандаас бүгд айж гүйж зүгтлаа. Тэд хандах жижигхэн нүх агааржуулалтын хоолой газрын дор хонглоор орж алга болов. Амьд үлдсэн хүмүүс гайхаж байв. Хулгунууд яагаад ингэж зүгцсэн юм болоо гэж тулаан дуусан ч тэд маш ойрхон амьд гарчээ. Маш цөөхнөн. Шүүчэн Red King болоогүй Crystal Core-ийн үлдсэн хүч хулгунуудыг айлгахад хангалттай гэж бодож байлаа. Хэрвээ тэд ирээгүй бол хулгунууд тасралтгүй дайрах байсан юм. Тэд баярлах завгүй байлаа. Та нүг гинт хүчтэй ханиалгаж эхэллээ. Энэ Шэнистийн эмийн нөлөө буурч байгаагийн хэрэг байв. Шүүчэн ах руугаа очиж төшөв. Тэр унах гэж байлаа. Эмэн хүч өгдөгч бас хор хүнөөл үнэхээр биед нь агуулдаг бололтой. Их хүч ашиглах тусам хорных нь нөлөө нэмэгдэнэ. Шүүчэн яахаа мэдэхгүй юугээс тусамжгүй. Юу хэлэхдээ Лю хүн лабораторийн байгаа нэг үхсэн амьтнаас цусны дээж авбал хорны эсрэг юм хийж болно гэдэг гэж санаа хэлнэ. Шүүчэн тэр үхтэл рүү очиод шийдэв. Тэр Red King-ийг олсон барилгын нүх рүү хаалгаарнах нь өмнө ирлээ. Юу хэлсэн газар нь мөн эсхийг гайхав. Хаалганы цаана аимшигтай хүч мэдрэгдэж байв. Тэнд нэг аимшигтай зүйл байгаа гэдг нь тодорхой байлаа. Өөр сонголтгүй болсон шүүчэн хаалгыг нээв. Хүүтэн муухай агаараас гадна хүн гарч ирэв. Өрөөнд ороход яг хар нүх рүү орж байгаа мэдрэмж төрөв. Тэр дотгош алхахад лабораторийн өөдөнд байсан үл үзэгдэх хааныг нэвтлэв. Энэ сэтгэлд нь хачин мэдрэмж төрүүлнэ. Тэр өөрийгөө шалгасан юу ч өөрчлөгдөөгүй байв. Уушаа харахад гайхаж орхив. Юу хэлэхдээ энэ зүгээр л үхтэл байгаа гэж байсан. Гэтэл нэг эмэгтэй компьютерийн ард сууж ажиллаж байв. Тэр эмэгтэй түүнийг ирнэ гэж хүлээж байсан юм шиг инээмсэглэн мэдлэв. Эмэгтэй түн сургуулийн найз гэж дуудав. Шүүчэн гайхаж орхив. Түүнийг юу гэж андуурч байгаа болтой. Тэр өөрийгөө лабораторийн тойл мэд гадаргуу дээр харвал үнэхээр Ливиан шиг харагдаж байв. Тэгэхэд тэр энэ бүхэн зүгээр нэг хуурмаг зүйл гэдгийг ойлгов. Тэр 50 байдлаа хадгалахын тулд хамт тоглох дүр үзүүлвэ. Тэр эмэгтэй профессор Хуа гэж мэндэлж эмэгтэй түүнийг суухыг гуйрав. Шүүчэн одоо Лихоны дурсамжин дотор орсон гэдгээ сайн нэг ойлгоно. Хуа хүрмээ тайлж эхлэхэд тэр яагаад гэж асуув. Хуа энд халуун байна гэж хэллээ. Тэдний хажууд нэг хавч туршилтанд орж байв. Лүү түүнд энд хавчинд паразит байдаг гэж тайлбарлав. Хуа тийм ээ, энэ бол хачин амтан тэр эзэндээ нуугдаж хамт амьдардаг гэж хэлдэг. Энэ паразит нь Сүүчэн гэдэг бөгөөд тэд хамт судалж байсан юм. Хуа түүнээс чи энэ амтныг сонирхож байгаа юм боо гэж асуув. Тэр түн рүү ойртож нуруунд дээр нь алтлаа. Лүү 50 байх гэж оролцсон ч Хуагийн хувцс хэд ил тод байсан тул улам эвгүйцэв. Хуа түүнийг цээжин дээрээ гараад тавьж илэхэд тэр бүрт сандарлаа. Хуа түүнийг ухаантай бас сайхан биетэй юмаа гэж хэлв. Лүү залтай инээмсэглэл санал дээр эргэлтлээ. Хуа түүний өвөр дээр сууж түүний доош дарах мэт байлаа. Тэр чи намайг уруу татах гэж ингэж хувцалсан байх тийм ийм боломжийг би алдахгүй гэж хэлв. Хуа туршилт хийхийн оронд хамт химийн туршилт хиймээр байна гэж хэллээ. Тэд улам ойртож сандалд шаржигнах дуу эхэлнэ. Bounce гэж саржигнэж хэлж байгаа юм чи. Гэтэл Хуа цонхоор харахад сар хачин харагдаж байв. Тэр бол сүүрэл эхлэхийн өмнөх өдөр байлаа. Сар гэнэт маш халуун гэрэлт цацруулж өөрөө халууны галт бүр маш дүрлцэх мэт нэлээд халуун болж хувирдаг. Шав оройч хөшгөө хаа гэж хашгирав. Хэд халалтыг тэсгийн аргагүй босон тул тэд бүгд айд сандарлаа. Тэдний хөгжилтөө өөрөө амьд гарахын төлөө тэмцэх газар болон хувирдаг. Хоол хүнс хомос болж эхлэв. Бидэнд үлдсэн ганц жижигхэн амтан байна. Би ичхий гэв. Ли уурлаж тэрнийг дүлхөв. Тэр энэ хүнс чамаас илүү чухал гэж сүрдүүлэн гисэн харцаар харлаа. Сайнистын яг л муу зүйл давтсан мэт харагдаж байв. Лиа түүний нүд уур уцаартай гялзаж байгааг анзаарсан юм. Шоо айсандаа жичирч уушлаараа би зүгээр л өсөөд байсан юм гэж гуйлаа. Лиуд хутга шүүрж аваад түүний гидсэн дотор байгаа хоолыг би авна гэж шийдвэ. Тэр хурдан огтлох юм бол ходоодных нь үлдсэн хоолыг нь авах боломжтой гэж бодсон юм. Тэр хутгаа эргэлдүүлэн огтолд цус өрөө даяар цацагдав. Шоу цогцсыг газар хэвтэж лүү ганцаараа хоолоо авч чадсандаа баярлаж инээж байв.
дараа нь тэр Кёгийн махыг идсэн хулгайнуудыг өөрчлөгдөж ихснийг ойлгожээ. Гэхдээ тэдний муу хувирал нь төгс биш байсан юм. Лю түүний цусаар туршилт хийж хор тайлах шингэн гаргаж чадсан. Хажиргалтай Шовын бие амьд хэвээрээ байсан бөгөөд улам өөрчлөгдөж байв. Лю түүнийг сайн туршилтын материал гэж үзээд үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн байдаг. Тэр авсан мэдээллийг хараад гайхаж энэ бол маш хүчтэй зүйл гэж бодлоо. Шов мууцсан бие гинжин дүүжлэгдэж байхад Лю инээмсэглэн чамд өөр гайхалтай зүйл үзүүлнэ гэж хэлв. Тэгээд хөрөө асааж газуу хүн шиг инээж байгаа дахин тайрч эхэлдэг. Шов хүн шиг харагдахаа болсон байлаа. Тэр Люгээс кристалл коро олсон уу? Түүнийг ид гэж хэлв. Лю кристалл корыг гартаа барьж галзуугаар инээж байлаа. Шов яагаад ингэж удаж байгаа юм бэ гэж асуув. Гэтэл Лю ухаан гош энэ бол ялцарсан бах би идэхгүй гэж хэлв. Тэр кристалл корыг бут сохив Хяо гайхсан байлаа. Йогийн дүр айчмаар арилж шүүчэн гарч ирэв. Тэр хэрвээ энэ жижигхэн кристалл кор байсан бол чи аль хэдийнэ өвхөх байсан гэж хэлв. Шоо уурлаж харав. Тэр өөрийгөө зоригт тохирох хүнийг олсон байсан бөгөөд шүүчэнийг хүчтэй сэтгэлийн хүчээр түүнийг ялжээ. Шүүчэн айжхан түүний толгой руу гараа сунгаж би чиний тархийг онгойлгоно гэж хэлв. Шоо айж уйлж битгий тэгээж хийж гуйв. Жиглэнэ. Шоо уйлж би зүгээр л муу эмхтэй хүм намайг битгий алаач гэж гуйдаг. Тэр хэрвээ чи хүсэл би өөрийн хүчээ чамд өгч болно. Гэхдээ намайг явуулаач гэж гуйдаг. Шүүчэн хэсэг өрөвдсөн харсан ч Солайны хүний бие орвол тэр хүний оюун ухааныг булаадаг. Тийм болохоор би чамайг оруулахгүй гэж хэлв. Тэр Кёгийн толгойг барьж эмхтэй сүүлчийн удаа гуйсан шүүчэн уян зөөлөн болсонгүй. Тэр толгойг шахаж цус нь энд тэнд засагдваа. Түүний бие айчмаар алга болж эхэлнэ. Шүүчэн кристалл корыг өөрийн болгосондоо тайвширлаа. Тэр анханасаа Шовын цуснаас дээж авах гэж ирснээ санав. Шов үнс нуран болсны дараа тэр эсрэг им олдох болов уу гэж гайхав. Гэвч лабораторийн дээж хадгалагдаж байх гэж ойлгоно. Ер нь таамаглалт. Краб паразитыг хүний биед ормогцсон үндсэн шиг салаалж бүх биеийг нь холбож удирддаг. Ингэснээр тэр хүн паразит болдог байна. Их сургуулийн бүрэн цэвэрлснийхаа дараа олон хүмүүс гэргүй болж годамжинд тэнүүчлэж байлаа. Усны түвшин буурсан учраас тэд явах боломжтой болсон учраас усанд байсан зохицууд дахин мутац орж эхэлдэг. Бүлэг хүмүүс годамжаар алхахад битгий эргэж хар цаг өрөхгүй зүгээр л алхах гэж анхааруулв. Юу айсандаа харагдаж дуугаас шүүчэнийг бидний газар руу авч яваа юм бэ гэж асуув. Дууга хэлэхдээ University of Science-ийн энэ технологийн орчин мутац болсон хулгайнууд хүмүүс нууж байгаа. Тэнд хүн амьдрах боломжгүй болсон гэж хэлдэг. Дараа нь сүүлийн үед эмчүүд оюутнууд маш хэрэгтэй хүмүүс учраас шүүчэн тэднийг дараа хот дахь сейф зон руу авч явах гэж байв. Юун үлсэж эхэлнэ. Шүүчэн дээр очиж жаахан юм идэж болох уу гэж асуудаг. Яа түүнийг барьж авч чи очиж болохгүй гэж хэлдэг. Юу гайхаж яагаад ингэж намайг хориглоод байгаа юм бэ гэж бодно. Чи хамт яваа юм бол дөрмийг даах ёстой. Бүгд дөрмийг даагчиж бид нар амьд үлднэ гэж хэлдэг. Тэр үеэс хойш шүүчэн маш зэрлэг ааштай болсон гэж дүү сандаг. Тэр энэ түүний авсан болор чулууны хүчний нөлөө байж магадгүй гэж дотроо бодно. Тэд хот дундуур алхаж байхдаа шүүчэн үер буусны дараа нин вирусын ургамал хүртэл өөрчлөгдөж мутацд орно гэж хэлв. Эмч маш ховор байгаа учраас олон газар нурж унах болно. Хэрвээ тэд байгаа эмч нараа зөв ашиглаж чадвал өөрсдөө аюулгүй газар байгуулж чадна гэж тэр итгэдэг. Юун им сэргээхийг шингэнхийг аргыг олсон учраас тэд илүү хүчтэй болсон. Шүүчэн лабораторийн бүх хэрэгслийг өөрийн нууц зайд хадгалсан. Тэр хархны болор чулууг шингээсний дараа хүчтэй болсон. Мөн баг зэрэг мэс бий болгох чадвартай болжээ. Тэр цаашдаа мэсний хүчээ нэмэгдүүлэхийг хүсэж байна. Тэр эмхтэй мутантын болгон түүний хоёр сэтгэлийн хүч өгсөн. Харин тэр төрөөрөгдөл үүсгэх хүч аваагүй жаахан уурлаж байгаа байлаа. Тэнүү нэг сонин чимээ сонсов. Бүгд айз ихлэв. Шүүчэн сэтгэлийн чадвараа ашиглан амьд амьтдын дулааныг харав. Тэр 30 м орчмын бүх амьд амьтны мэдэрч чадна. Энэ яг дулаан мэдэгч ирж байгаа юм шиг байв. Тэр барилга дотор нуусан мутацтай хүмүүсийг дайрахаар бэлдэж байгааг харсан. Нэг хүн тэнгэр өөд зааж бүгд харлаа. Замын гэрлийн шон нэг эмэгтэй дүүжлэгдсэн байв. Нэг охин түүнийг танилаа. Тэр бол түүний хуучин найз Рэйю байв. Охин найзыгаа аврахыг гуйв. Гэвч шүүчэн эрэхтэйг зогсоож бусдыг хэрэгт бүү оролцох гэж хэлв. Тэр бүгдийг цааш нь явахыг тушаав. Охин шүүчэн яагаад ийм хүйтэн замтай болсныг ойлгохгүй байлаа. Тэр үнэхээр хүн мөн үү? Тэр эсвэл хомодвэс дараагийн үе шатуу. За ингээд парт 14-ийн үрээ дуусч байна. Хүсэж байвал хүсэж байна хичээд тэгээ залхуунууд нь хээ үсгээ бичээрэй. Тун утахгүй болцгоё.